сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Мекап ботхон сөрөн дүү маань одоо анх санал болгосон. Тэр үед бол би сайн ойлгохгүй байсан бол одоо энд үнэхээр ингээд зориглоод ороод хийсэн учраас өнөөдөр үнэхээр гоё, үнэхээр сайхан сэтгэл төрж байна. Монгол бүсгүй гэдэг чинь баг хийм бэ гэдгийг би баг өнөөдөр өөрөө ойлгоод байгаа юм шиг. Монгол эмэгтэй гэдэг чинь одоо бүх юм хүчрхэг юм уу? Тэ хаач хизээч аюу хурдан өөрийгөө ойлгодог, мэдэрдэг мундаг хүмүүс юм байна Монгол эмэгтэйчүүд гэдэг чинь. Энэ жилийн онцлог гэх юм бол одоо бүсгүйчүүл маань их өөрсдөө мэдэрч мэдээлэл авч орж ирсэн байна. Урд нь бол октод бүсгүйчүүл маань дандаа одууд юм уу аль эсвэл жүжигчээд байдаг гэж боддог бол бүсгүйчүүл маань энэ үзэсгэлэнд орсноор өөрсдөө нээж өөрсдийнхөө үзэсгэлэн мэдэж өөрсдийнхөө дотор хүнийг баг ингээд мэдэрч ингээд баг гарч байгаа байхгүй юу. Өсчнийхээ мэргэжлэр 35 жил ажилласан. Миний мэргэжлийн стилистийн одоо тэр дотоод ертөнц гэдэг юм уу тэр хүнийг харах байдал гэхдээ тэр дотроо мэргэжлийн одоо өсчин гэдэг чинь стилист гэдэг чинь бүх юмыг тодорхойлох одоо толгойн хэлбэр ямар вэ? Нүд нь ямар вэ? Тийм үү? Тэр хүний албан тушаал ямар вэ? Тэ энэ бүгдэнд нь ихэвчлэн ямар утас өмсдөг гэдэг ч юм уу тийм үү? Энэ бүгдэнд нь тохируулж тааруулж одоо стилист хийдэг байхгүй юу? Энэ гэр зэргийн үзэсгэлэн бол одоо хүмүүсийн гоо үзэсгэлэн дотоод ертөнц бүгдийг одоо илэрхийлж байгаа юм. Та бүхэн маань тэ өөрийнхөө дотоод сэтгэл, өөрийнхөө гадаад ертөнц тийм үү? Гадаад гоо сайхныг мэдрэхийн тулд энд заавал ороорой л гэж хэлж байна.